Их л олон жил үдсэн, нодлонч хүртэл ирээ зөндөөл хайсан, гэр бүлээрээ ирж хайгаал олоогүй тэгэл бүхэл хүний нэр усыг уншаал явдсан шүү дээ энд. Сайн авраг том цолтой хөвчүүдийн шарлыг бол улгаал аваа явчихдаг. Тэгээ тэр газар нь бүх төрдөг л гэж. Зөв. Ярьдаг л байсан хөвчүүл. Хуучин болоо. Тэгээ хуучин бол. Тэгэхээр бас эмиг яаж мэдв. Мундаг том дуучин бас аваа явцсан бах магадлал өндөр байж магадгүй шүү дээ. Санхан зэрэглээ тоймын солонгийн долоон бүтээлээ хөө. За ахын алдар хин гэлээ. Алтан гэрэл гэдэг юм аа. За. Манай аавын хамар аюу хөрш Алтан гэрэл. Тэрээс адрахт олон хөрш айл явлаа. Зөв. миний хайжсэн газар бид нар аавыг хөдөөлүүлээд ингээд за эргэж ирнэ гэдэг тоогаар газар зүгээ тогтоож авдаг штэ. Тэгэхэд содон тэмдэг гээд тэгэнгүүт Хавбаатар аваргын хөшөө чулуу газраар баримжаа болж үлдчихсэн. Тэгээд одоо эндээс ингэнгүүт хатаа аварга харагданаа. Сайн хайж үтсэн. Хамгийн сүүлд ирж харахтаа. Нодлон шиг санаж байна. Нодлон бид нар манай хүмүүсийн байдаг аахгүй зарим хадам талын хүмүүсийн. Тэгээ энийг эндээ юм эргэж бид нар ирж юу өргөж ийсэн. Явж хамт явах хүн болдгоо. Тэгээ би болохоор хамаагүй чад олцъя гэдэг. Өөр хүнийхийг болохоор би олоод өгчдөг. Өөрийнхийг аавынхыг хайхаар олцдог. За энд одоо ямар учиртай яагаад байгаа талаар нь бас нэг тодорхой хэмжээний ойлгох зөксөн дээр баха тий. Хүмүүс бас сайн ойлгохгүй байгаа. За таны алдар нэр юм лээ? Миний нэр Адар сүрэнгийн Амартай. Одоо Адар сүрэн дуучны хүү. ард түмнээ олноо танигдсан одоо дуучин Адар сүрэнгийн хүүхэд байгаа. Ах маань одоо надтай холбогдсон тий. За би ингээд аавынхаа одоо хөдөлгүүлсэн газрыг бас олж амжихгүй яваад байна гэдэг. Тий. Тэгээд энэ юу л да. Ийм газар руу ирэх сурвалжлагч болон ийм чамшиг зөрөгтэй сэтгэлтэй хүн ер нь бараг байхгүй. Тэгээд би баримтжуулах үүднээс ингээд ямар ч үсэн хай олъё гэдэг чамтай ярьсныхын дагуу ингээд хурж ирчээд байна. Би ийшээ бол одоо олон ч хүний хөдөөлүүлэхэд ирсэн ирэх болгондоо л аавынхаа газрыг олж очиж аавдаа мөргөж хүндэтгэл бүх юмаа л одоо сэтгэлээ онгойлгомоор ингээд битүү ингэж явсаар байгаад нэг мэдхэд 28 жил болчиж их л олон жил үдсэн, нодлонч хүртэл ирээ зөндөөл хайсан, гэр бүлээрээ ирж хайгаал олоогүй тэгэл бүхэл хүний нэр усыг уншаал явдсан шүү дээ энд. Одоо өнөөдөр нэг аавын маань хөдөөлүүлэхэд анх газар гуйж аяг шидэж газрыг авсан хүнийг дагуулад ирчээд байна. Алтан гэрэл ахт хамгийн их баримжаа байгаа ах гэж бодож байна. Энд чинь анх ирэхэд ийшээ мишээ байгаагүй шүү дээ бараг. Тэгэл яс чи ийм болцсон газар чи үн төөрх юм биш тэг. Оршуулах үед л анх бид нар энд байсан. Би тэр үед одоо хин байсныг мэдэхгүй. Тэгтээ одоо ингээл эцэст бид нар 28 жилийн дараа бие биенээ хайж олсоор байгаа л уулзалдаал тэгэл би өнөөдөр дагуулаад ирлээ. Ганцаараа би өөрөө юм олохгүй учраас ахыг одоо сайн мэдэх байх гээд санах байх гэдэг юугаар ингээл явж байна. Тэр алдартай хүний одоо бас нэр алдар нь дурсагдсан хүний тий хөдөлгүүлсэн газар энэ бол тэр өөр хүмүүсийн одоо тий бас мэдэхгүй сэдв юм байгаа. Өөрийнхөө сэтгэл зүрхэндээ одоо ингээд дуугаар нь аяг гişгээр нь ингээд авч үлдсэн тийм одоо уран бүтээлж байдаг. Гэвч одоо бас ингээ яг үр хөвгттэйгээ холбогдох одоо зүйл нь одоо яг сүүлийн 28 жилийн хугацаанд бас алдарчаад байна. Өнгөрснөөс хойш. Өнгөрснөөс хойш. Яг эцгийн нэг газар нэг өнгөрсөн газар нэг 5 жил гэдэг утгаараа нэг сүүлийн нэг хэдэн жил ирээгүй байсан уу та? 5 жил нь бол ирээгүй. Тэгээ 2005 онд би гаднаас ирээд хайгаад олоо. Тэгээд хайгаал олоогүй. Тэрнээс хойш л одоо ингээл яг нэ зөвхөрөнгөө барсан бишээ. Олохгүй байх тусмаа сайн гэдэг гэлүү тий. Тэнгэрийнхаа. Тэг жил ярьдээ. Тийм тэгээд олдохгүй бол одоо тэгээд би ямар ч гэсэн өнөөдөр бол би хайж олох гээд байгаагийн чухал юм юу гэхээр ааваа танд одоо хөшөөгийн чинь босгохоор болж байгаа шүү гэдгээл сайхан
хэлмээр зөв, зөв. ярмаар байдаг тийм. Тэгээд би өөр хинтэй ч ярих үлээ дээ. Хөшөө усах юм тий. Тий. Зөв. За тэгээд одоо тэгвэл ерөнхийд шигээ гаргаад нэг гуруулаа. Тэгээ. Хайда тий. За ер нь би бас яг нэрнээс нь илүүтэй нөгөө өнгөрсөн он төрсөн он сарын мэдэхгүй ш. Тэгэхээр би бас оныг бас мэдчихэ. 42 онд төрөөд За 98 онд өнгөрсөн гэж байна. 42 онд төрөөд 98 он. Тийм. Тэгээ энэ хүний хөдөөлүүлсэн буюу юм хайхад нөгөө нас урсан оноор вакцина болдсон шүү дээ. 98 онд өнгөрсөн улсууд ингээд нэг хэсэг нь бөөнөр Бас тийх юм байна тий. Тийм баримжаагаар л ингээд бичиг үсгнүүдийг хараад хайдгийг. Зөв. Тэгээд жижигхэн чулуу нэг иймэрхүү л байгаа бах тий. Иймэрхүү чулуу би хамгийн сүүл чулууг нь би суулгаж ирснээр санаж байна. Гэтэ жоохон өргөн бүдүү ийм Нэг 50 санж орчимтай чулуу юм шиг байна яг тий. байгалийн чулуугаараа. Зөв. Тийм. За Гом энэ ч бас Та газар таарч цөмрөөд бас хөшөө нууцсан байх магадaltaй байна шүү тий энэ чинь. би ч нөгөө хямарцсан байсан хүн нөгөө мэдгүй одоо сүүл За ирээд нэг 2 цаг орчим хайчуу тий баг. тий. Тэр нь хайж олно гэдэг бол бас хүндрэлтэй байна тий. Чамд ямар санагч. Одоо би бол яг ингэж хүн амтан бол хайж үзээгүй. Анх удаа л үзэж байна. Тэгэхэд бол нэлээд хүндрэлтэй л юм байна. Тэгээ бас зарим нь бичиг үсгэн мэддэхгүй урдуур нь тий. Янз бүрийн буцааг ургачихсан. Тэгэл нэг өвчлэн ингээл бүгдийн савна гэл. Ядалтай л юм байна. Магадгүй ойр хавийнх нь хүмүүс талигчдын ар гэрийнх нь ирж ханш нэхэд хүндэтгэлээ үзүүлсэн байгаа шүү дээ. Тэгээд ихтэй уншсан харсан юм байвал санджээвэл хэлээд өгөөсэй л гэж бодож байна. Тэгээд олон доо эзэн нэгэн цаг тий. Хамгийн гол нь бас манай контентыг одоо үзэх тий энэхүү бичлэгийг үзэх одоо хүмүүс маань ахад маань тусуулаад одоо энэ сайхан одоо арт түмнээс сэтгэл зүрхэнд хоногчсон дуучныхаа бас хөдөөлүүлсэн газрыг олж өгтөн тусдын болоороо магадгүй энэ удаа биш ч гэсэн дараагийн удаа ирэхдээ тий давхар хараад явбал одоо мэдэгдээд одоо тий за олчих юм бол шууд холбоо бариараа энэ бичлэгэн дээр одоо сэтгэл бичиж үлдээгээрээ тий гуйж байна. тий тэрийг л одоо гуйх байна да. Энэ дараа жил нь яхад л нэг тийм аав ээжийн шаарл хөндөгдөөд алга болцсон. Огтсон байна гэсэн тийм сураг надад хүн хэлсэн. Тэгээ магадгүй би энийг аав дээрээ гүйж шаарл дээр нь гүйгээд очихгүй гэсэн тийм цэри маягийн юм ийг санаатагаар хэлсэн болоо. Тий. Тэрнээс Хин тань тэгж хэлсэн бол юм. Ер нь аавын маань эргэн тойрон байсан сайн найзуудын нэг нь л тэгж хэлсэн. Тэр хүмүүс чинь нэг 2 хүн байдаг санаж байна уу да. Дамбат цэрэн санг гээд нэг 2 яг баруун зүүн гар шиг тийм 2 туслах найзууд байсан. Дүүнэр. Тэгэл тэдний нэг дүүх домогч юм шиг үлгэрч юм шиг юм хэлжсэн. Тэгээд одоо бодоод байхад үнэн юм шиг тэд үнэн ярьжсэн юм шиг санагдаж шít. Олохгүй энэ олон жил болохоор тий. За авраг том золтой хөвчүүдийн шарлыг бол хулгаал аваа явчихдаг. Тэгээ тэр газар нь бүх төрдөг л гэж. Зөв. Ярьдаг л байсан хөшчүүл. Хуучин болоо. Тэгээ хуучин бол. Тэгэхээр бас эмиг ээж мэдгүй. Мундаг том дуучин бас аваа явцсан байх магадлал өндөр байж магадгүй шүү дээ. Магадгүй энэ бичлэгийг үзээд одоо хөдөөлүүлсэн газрыг нь олчвол одоо маш сайн хэрэг байх нь байна. Тэгээд одоо цаашдаа ерөнхийдөө бол бүр хүмүүсд нь ирж очдог. За бас Монголын ард түмэн маань өөрсдөө бас энэхүү дуучныг одоо тий санаж одоо дурсах тэр бэлэгдлэр нь хөшөө дурсгал босгох гэж байгаа юм байна. Ер нь мөнхжүүлж үлдсэн ард түмэндээ хайрлагдаад үлдсэн гэдэг талаасаа бол ард түмэн энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. Миний хувьд бол одоо би хаанаас хинээс төрсөн бэ гэдгээл хамгийн чухал үр
өвгдөө. За өвгдөөд чи энд байна шүү, энд нойрсож байгаа шүү гэдэг тийм юуг л үлдээх олж өвгдөдтэй л одоо зааж өгөх л санаатай ингээд яваад идэг. Тэгээ одоо олдохгүй бол одоо тэгээд босгосон хөшөөн дээр нь л очиж байнга цэцэг өргөж явах л болно доо. Тийм ээ. Тэгээ шарил газар нь олдсон ч олдоогүй ч тэгээд хөшөөгөн дээр цэцэг өргөөд сайхан явцгаах байлгүй дээ. Хөшөө дурсгал босгох ажил нь ер нь эхэлсэн үү? Эхэлсэн. Санаачлагыг нь бол алдар сүрэн сан гэдээ манай ааваараа нэрлсэн сангаас ингээд олон жил 20 жил шихам хөөцөлдөөд явсан. Яг энэ хөшөө босох асуудал дээр бол би үр хөвгт гэхээсээ илүү эн чинь соён гэгээр үлдсэн ард түмнээ үргэлж инх амгалан ахуй амьдралын сайн сайхныг бэлэгдэжсэн шүү дээ миний аав. Тэрүүгээрээ бас нэг онцлогтой дуучин тэргээд ард түмдээ дэндүү их хайрлагдсан. Тэгээ бүгдээрээ энэ хайрынхаа юугаар л ингээд босгоцгоо ил гэдэг аян зариг манай өнрөө одоо тийм өнрөө маань зариг сайт өнрөө маань энийг ингээд ажил хэрэг болгоё хахад би танд туслая дэмжиж байна. Би ч гэсэн аавгаа санаж байна гэдэг. Тоглолтоос болох гэж байгаа юм байлээ те. Та энэ талаараа нэг дэлгэнгүй мэдээлэл өсгөж. Тоглолт маань 5 сарын 16-нд UG Arena-д болно. Олон дуучин ирж дуулж одоо хамт босхийг гэдэг юугаар орж дуулъя гэсэн хүсэлтүүд байгаа. Тэгээд аархан дуулсан бүх дуунуудыг л дуулуулчих санаатай. Тэгээд 40-с 50 дуу дуулна гэхээр тоглолт асар урт их л нүсэр томл тоглолт болох гээд байна. Тэгээд хүмүүс ирж аав ээжигээ дагуулад тийм ээ аавд маань хайртай байсан. Иргэд ч гэсэн өөрсдөө ээж аавынхаа хайртай дуучин ээж аавгаа сансан бол ирж үзэж хамт энэ хөшөөг босгох аянд нэгдэж хамтдаа бүгдээрээ хөшөөг нь босгоцгоё. За одоо тухайн хандивын тоглолт одоо болж байгаатай холбоотой ер нь бол одоо Монголын ард түмэн маань бас өөрөө дотроо ингэ бодож байгаа. За ирж тоглолт магадгүй үзэж амжихгүй. За дээрэс нь үзэх улсууд бол ер нь бол тоглолт үзснээр нэгдүгээрт бол одоо тухайн хөшөөнд одоо тий хөшөө дурсгалд одоо тий хамт тусгалцах одоо аянд нэгдчихэж байгаа юм байна. За ирж амжихгүй улсууд нь одоо хөдөө орон нутг ч юм уу гадаадд байгаа улсууд одоо хэрхэн яаж одоо энэ хөшөө босголцоход одоо дэм тус хүргэх юм болоо. Энийг зохион байгуулагчаар буюу ерөнхий ингээд олон нийтэд түгээх хэвлэл мэдээллийн талаар энэ албаны ёсны мэдээллийг бол зариг хэмээнийх хүргэж өгнө. Бид бол хоорондоо ярилцаж зөвшөлдөж байгаад яах одоо тэр тус дэм болох хамтдаа босох айныг тоглолт үзэж чадахгүй ч гэсэн оролцох гэсэн хүмүүсийг яаж хамруулах вэ гэдгийг бид нэр тодорхой зарлах байх. Үйл хийж байгаа ч одоо талархал төвшүүлээ. Ард түмнийхээ өмнөөс тэгээ ажил үйлсийнхээ өндөр амжилтыг хүсье. Тоглолт нь одоо маш сайхан зохион байгуулагдсан гэж одоо хүсэж байна. Би ч гэсэн очиж үзнэ. За их баярлалаа. Чи тэгээд энэ явдлаараа манай аянд дэмжиж нэгдэж байна гэсэн үг. Яг уу ер нь бол миний бодлоор шүү. Та бол одоо өөрийгөө цагаатгаа за олдохгүй байгаа юм бол сайн гэдэг ингэж байгаа боловч ясан дээр яг одоо байгаа газар нь очиод нэг сайхан уулзаа суу ярилцаа суух юмсан гэдэг. Тэгээ аавдаа хэлмээр л байна шүү дээ. Би хөшөөг нь босгож байгаа шүү аав минь гэдэг ингээд хэлмээр л байдаг. Өөрт нь очиж газар дээр нь очиж тэгээ одоо ингээд сайн үйлс дэлгэрэх болтугай л гээл бодчихсоо ямар нэгэн гоё чимээ ирэх байх. За тийм ээ тийм удахгүй. За баяртай. За баяртай. За баяртай. En